Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 60 дугаар анги 3 дугаар ангины хэв маяг. Энийг харсан Чүфэний царай хүйтэн бараан болж хувирлаа. Тэр дээшээ харах үедээ шүдээ 100 эсхэрэхэд түүний биеэс цахилгаан гарч эхэллээ. Цахилгаан могойнууд үүсэн Чүфэний биеийг тойрон эргэлдэнэ. Чүфэний бодлын дагуу тэд 5 цахилгаан луу болон архираад гол танхимын 5 сурагч руу дайрлаа. Бүх зүйл хормын дотор болсон болохоор Сумын хүртэл цочролд орон мэлрэн зогсно. Тэр зөвхөн биеийн гэрэлтсэн хүчтэй энерги бүрхээд хэдэн метр холдуулан газар унгааснаас өөр юм санахгүй байлаа. Толгоогоо өндийлгэн харах үед цахилгаан аль хэдийн алга болсон байсан ч урдаа байсан зүйлсийг хараад Сумэй мэл гайхав. Түүн рүү дайрч байсан гол танхимын 5 сурагч газар хэвтэж байхыг харлаа. Энэ үед Зоу Зиваны царай цаас мэд цайрч цонхийлоо. Айснасаа болж түүний эрүүд зогсолтгүй чичирч шүд хавирах чимээ гарна. Саях 3 аянганы хэв маягийн томогт 3 дугаар хэв маяг байсан уу? Юу? 3 аянганы 3 дугаар хэв маяга? Азурэ дараагийн үүсгэн байгуулагч л хийж чадах техник үсттэй. Тэгэхээр Чүфэн дөнгөж сая Зоу Зиваны хэлхийг сонссон Сумэй цочирдсондоо гараараа амаа дарж нүдэн зогсолтгүй ханавчна. Түүний урд 2 хөмсгөн дээш доош байсгээд хөдлөх нь хэрэг цочирдсныг харуулж байлаа. Харин Байтон луу бар ах トゥ 2 Етаузи зан тэнций тэр хэдийн амн ангайж эрүүн мултрах шахаж байв. Үүсгэн байгуулагчаас өөр хэнийт сурч чадаагүй техникийг Чүфэн сурчглаа. Энэ үнэхээр цочирдмор мэдээ байсан юм. Энэ үед тэд ахин нэг удаа өөрсдийнх нь бодол буруу байсныг ухаарлаа. Тэд Чүфэний авьяас бэлгийг ахин дахин биширч түүний талаарх бодол ахин дахин өөрчлөгдөж байсан юм. Гэхдээ энэ удаа тэд Чүфэнийг дэндүү дутуу үнэлж байснаа ойлгосон юм. Тэдний урд зогсох энэ залуу хүүгийн авьяас бэлэг тэднийхээс хэдэн зуун дахин илүү бас итгэмээргүй хүч нь тэдний толгойд үрд шигдэж, бишрэн шүтэж, санаа алдахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Чүфэн гол танхимын 5 сурагчийг нэг дор алсан ч ерөөсөө баярлаж сүр болсонгүй. Тэр аль хэдийн 3 дугаар хэв маягийг бараг сурчсан байсан болохоор сая уурандаа энэ техникээ хийсэн юм. Хүчний хувьд 3 дугаар хэв маяг нь 5 дугаар зэрэглэлийн техниктэй дүүцэх үйц юм. Сумэйг аюулаас аварсны дараа Чүфэн эргэж хараад Зоу Зиван руу үргэлжлүүлэн алхаж эхэллээ. Чи гол танхимын сурагч нарыг ална гинэ? Чи ч үхтэл болсон доо. Алах хүслээр дүүрсэн Чүфэн рүү харсан Зоу Зиван амьд гарахгүй гэдгээ мэдэж байсан болохоор өршөөл гуйсангүй. Гэнэт Чүфэн алгаа гарган даллах үед зузаан цахилгаан түүний алганаас гарч Зоу Зиваны зүүн хөл рүү дайрлаа. Түлэгдэлтээс болж асар их өвдөлт мэдэрсэн Зоу Зиван сүнс чиглэл хашгирч эхэллээ. Зүүн хөл рүүгээ харах үед түүний зүүн хөл юучгүй боллоо түлэгдэж шаргдсан байлаа. Чим үү? Түүнийг харааж эхлэхээс өмнө ахин нэг цахилгаан гарч баруун хөл рүү дайрч ахин орилоход хүргэв. Дараа нь Чүфэн ахад 2 удаа 3 аянганы 3 дугаар хэв маягийг хэрэглэж Зоу Зиваны 4 мөчийг юучгүй болголоо. Өвдөл төсөө болж нүүрнийх нь булчингууд татгнаж ярвайлаа. Чүфэн чаддгийн бол намайг алаач. Би сүнс болсон ч чамайг өршөөхгүй. Урд нь ирсэн Чүфэн рүү хараад Зоу Зиван уур хилэнгээр дүүрэн харцаар харлаа. Чамайг алахын тулд чиний зөвшөөрөл хэрэгтэй гэж бодоо юу? Чүфэн гэнэт чангаар инээлээ. Хинч түүнийг яагаад инээж байгааг мэдэхгүй байсан ч Зоу Зиван яагаад ч юм айж эхэллээ. Санаж яв. Сул доройчууд яаж өгөхөөс сонгох эрхгүй байдгийм. Гэнэт Чүфэний хуруунаас цахилгаан гарч Зоу Зиваны ам руу орчихов. Зоу Зиваны хэлийг үнс болгож амын шатаалаа.
Тэр өвдөлтөөсөө болж чангаар гаслан орилоод ухаан алдав. Энийг харсан Байтон тэрэхэд өөрийн ирэхгүй шүлсээ залглаа. Тэдний хоолойд нэг юм тэгэлсэн мэт санагдаж тухаар нь хүйтэн хөл цовлаа. Чүфэний арга хэрцгий гэхэд дэндүү хэрцгий байсан болохоор тэд дотроо хизээч Чүфэний дайсан болж болохгүй гэж тангараг өргөцгөөлөө. Ийм дайсантай бол тайван ч унтаж чадахгүй биз? Чүфэний үйлдэлийг харсан тэд духан дээр хөлсөө арчиж байхад Чүфэн хойш харан нар мэт гэгээлэг инээмсэглэлээ. Тэд овоо их сүнслэг шүр цуглуулсан юм шиг байна. 1200 гаруй шүр байгаа болохоор бүгд хувааж аваарай. Чүфэний үгийг сонссон Сумэй тэрэхэд ахин цочролд орлоо. Тэр шалгаж жүзэлгүй тэдний эд зүйлсийг мэдэж байна гэдэг ямар гайхалтай чадвар вэ? Чүфэний хэлсний дагуу тэд түлэгдсэн цогцнуудыг нэгжиж үзтэл 1200 гаруй сүнслэг шүр гарч ирсэн юм. Чүфэн, бид нийт 1380 сүнслэг шүр цуглууллаа. Энэ бүгдийг чиний ачаар олсон болохоор бид 100 аваад үлдсэн 680-ыг чамд өгье. Гэж Етаузи үлдсэн сүнслэг шүрнүүдийг Чүфэнд авчирч өглөө. Чүфэний агуулгах цүнх эргэлдэж 600 сүнслэг шүрийг соров. Үлдсэн 80-ыг нь тэр Сумэйд өглөө. Яаж байгаа юм? Гэж Сумэй ойлгосонгүй. Би чамд өртөө баха. Чи надад сүнслэг шүр зээлж агуулгах цүнх өгсөн. Би эдгээрийг юу гэж үнэгүй авах вэ? Чи надтай тооцоо бодоод байгаа юм уу? Гэд Сумэй сэтгэл гонсгор хэллээ. Тооцоо бодож байгаадаа биш. Харин ачийг ч хариулж байгаа юм. Авахгүй гэвэл миний сэтгэл тайвшрахгүй. Гэд Чүфэн хүчээр сүнслэг шүрнүүдийг Сумэйн гарт өглөө. Чүфэнийг ингэж байгааг харсан Сумэй хэсэг мэлэрт зогссноо инээмсэглээд 80 ширхэг сүнслэг шүрийг агуулгах цүнхэндээ хийлээ. Энэ удаагийн тэдний олз төсөөлснөөс ч давсан юм. Мэдээж ингэж их олзтой болсон нь бүгд Чүфэний лаач. Чүфэн байгаагүй бол тэд амьд гарахчгүй байсан биз? Тэд аз жаргалтай гихч нь буцаж явж байхад хойно алхаж байсан Чүфэн гинт зогсоод хаалгыг хааж эхэллээ. Чүфэн, яаж байна? Галзуураа юу? Энэ үйлдэлийг харсан Сумэй гинт нэг зүйл ухаарад хойш яаран гүйсэн боловч дэндүү оройтсон юм. Эртний хотод намайг хүлээж угаарай. Би эргэж ирнэ. Чүфэн хөнгөн инээмсэглээд бүүм чимээгээр чулуун хаалга хаагдлаа. Сумэй яаж нүдсэн хаалгыг нээж чадахгүй байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 61-р анги. Хаант тэнгэрийн техник. Чулуун хаалга хаагдсны дараа Чүфэн хонголд байх аураануудыг мэдэрч байлаа. Сумэй тэр хэдийг явсны дараа тэр хавцлын ирмэг рүү эргэн явлаа. Мөчрнүүдийг даган доош буусаар Чүфэн манан руу орлоо. Мананд ойртох үедээ Чүфэн сүнсний хүчээ ашиглан тараалаа. Манан дундаас нэг хачин хий түүний сүнсний хүчийг хааж цааш нэвтрүүлэхгүй байв. Мананд орсны дараа Чүфэн юу ч харахаа болив. Чүфэн хамаг хүчээ ашигласан ч 10 метрээс цааш харж чадахгүй байлаа. Азар манангаас хэдэн 10 метр доошилсны дараа тэр газарт буулаа. Манан байсаар байсан ч доороо гიშгэх газартаа байна гэдэг түүний сэтгэлийг тайтгаруулсан юм. Чүфэн нөгөө ертөнцийн сүнсний луужингаа гаргаж ирлээ. Гэрэл цазарч түүний харах хүрээч нэмэгдлээ. Энэ луужин үнэхээр хачин эд байсан юм. Мананг нэвт харж чаддаг ёс тойл эрдэнэс хайгуулын багж байв. Энэ газраар аюул дүүрэн байгаа бололтой. Луужингийн заалт руу харсан Чүфэн хаашаа явхаа мэдсэн ч тэр газраар нь дүүрэн аюул байгааг ч мэдэв. Ганцхан жижигхэн алдаал өхөлд хүргэж мэднэ. Азар түүнд ертөнцийн сүнсний луужин байсан юм. Үгүй бол тэр 9 амьтай байсан ч энэ газарт ирэх тавилангүй байх байсан биз? Луужингаа бариад манангаар дүүрэн хэсгээр алхаж явхдаа холоос архирах догшин араатны чимээ сонслоо. Бас хачин орилоонууд гарч байлаа. Бас өвдөлтөөсөө болж ойрлон тусламж гуйх хашгираанч сонсогдно. Гүн рүү явах тусам эдгээр чимээнүүд тодорно.
Эцэст нь Шүүфэний харах хүрээнд араатны хоол болсон цогцснууд харагдаж эхэллээ. Ойрхон байгаа догшин араатнуудын аураг мэдрэх ба спиритийн 9-р төвшний догшин араатан байсан юм. Цуу яриагаар бол спиритийн 9-р төвшний араатан хамгийн хүчтэд тооцогддог. Догшин араатнуудаас ч хүчрэхэг сүнслэг чанартай араатнуудыг мангас араатнууд гэж дууддаг. Мангас араатнууд хамаагүй аллаг хийдгүүч тэдний хүч догшин араатнаас хамаагүй хүчтэй. Бүр тэдний оюун ухаан хүнийхээс ч илүү гэлцдэг. Хамгийн чухал нь мангас араатнууд асар хүчтэй ба тэд араатны төрлүүдээс хамгийн дээд язгууртны удамтай төрдөг. Дөнгөж төрсөн мангас араатнууд үүслийн төвшнийх байдаг гэлцдэг. Хүчрэхэг мангас араатан хүний хэлээр ярьж хүний төрхөнд орж чаддаг. Зарим мангас араатнууд уулын гүнд амьдрах дургүй болохоор хүний төрхөнд орж хүмүүсийн дунд амьдардаг. Энэ газар аюулаар дүүрэн байв. Хаант Тэнгэрийн даяанчийн хүчийг бодох юм бол тэр гарцаагүй хэдэн мангас араатнууд барьж бунхандаа хорьсон байх. Азар 2 цаг алхасны дараа манан багвагаар арилсан юм. Ёх, ингэж нэг юм гарчихлаа. Энэ үед Шүүфэн өөрийн ирэхгүй гүнзгий амьсгаа авлаа. Манантай хэсэг там шигэл байсан юм. Дотор нь орчих юм бол нэг хоромж тайван байж чадахгүй. Новшгиж, энэ хаант Тэнгэрийн даяанчийн бунхан хэр том юм бэ? Толгоогоо өндийлгэн хараад Шүүфэн бүр хэлэх үггүй болов. Түүний урд бодож байсан эрдэнэсэнд биш, ахиад нэг гүнзгий хонгил байв. Гэхдээ энэ хонгил өдөр мэт гэрэлтэй байсан юм. Эц төгсгөлгүй мэт хонглоор явж байхад цусны үнэр Шүүфэнд үнэртлээ. Цусны үнэр маш хурц байсан юм. Шүүфэний сүнсний хүчинд юу ч мэдрэгдээгүй байхад цусны үнэр аль хэдийн үнэртэж эхэлсэн байв. Луужин руугаа харахад аюулын тэмдэг рүү заагаагүй болохоор Шүүфэн үргэлжлүүлэн явлаа. Цааш явах тусам цусны үнэр улмал хурц болов. Бүр тэсхийн аргагүй үнэртэж эхлэв. Шүүфэн нэг танхимд орсны дараа цочролд орон мэлэрлээ. Тэр танхимд анх бунханд орж байхад байсан олон хонгилтой адил тоотой хонглууд байлаа. Тэгэхэр альч хонглыг сонгосон хамаагүй манангал өнгөрч чадвал бүх хонглын хүргэх газар адилхан гэсэн үг. Гэхдээ энэ хонглуудаас гадна танхимын голд нэг шат байлаа. Шат дээшээ төгсгөл нь харагдахгүй үргэлжилсэн байлаа. Хамгийн чухал нь танхим олон бүлэгмүүдийн хүмүүсийн цогцснуудаар дүүрсэн байсан юм. Тэд бүгдээрээ хүчрэхэг маструуд байсан гэхэд хэлцдэхгүй биз? Зарим нь үүслийн төвшнийх байв. Ихэнх цогцснууд нь мянган салхис сургуулийн хүмүүсийнх байв. Гэхдээ хамгийн хачна нь энэ олон цогцснуудын дунд Азуре Драгон сургуулийн нэг ч хүн байхгүй байв. Тэдний өгсөн байдлыг ажиглавал энгийн тулаанаас болоогүй нь тод харагдана. Шүүфэний урд байх зүйлс нэг л сэжигтэй харагдсан ч тэр нэг их юм бодсонгүй. Түүнд ертөнцийн сүнсний луужин байгаа болохоор өөрийгөө аюултай учрахгүй гэдгээ мэдэж байсан юм. Шүүфэн цогцснуудын дээгүүр алхан шатаар авирч эхэллээ. Гэвч оргилд хүрэхийн даваан дээр тэр 2 хөгшин хоолой сонссон юм. Тэр хоёрын ярьж байгаа ярианы сэдэв Шүүфэнийг баярлуулсан юм. Шатаар явж дуусахад нэг хачин өрөө байлаа. Хачин өрөө гэсний шалтгаан нь өрөөний бүтэц их өвөрмөц байсан ба нүдэнд харагдахгүй цхий агаарт хөвж байв. Өрөөний гол хэсэгт 2 хүн зогсож байв. Нэг нь буурал үстэй хүүхэд шиг цоглог царайтайч биеэс нь аимшигтай аура ялгарна. Тэр профаунд төвшний мастер байсан юм. Харин нөгөөх нь цагаан урт нөмрөгтэй хүн байв. Түүний нөмрөг дээр маш олон янз бүрийн тэмдэгнүүд бичээстэй ба нөмрөг нь царайг нь далдалсан байсан юм. Зөвхөн бүргэдийн нүд мэт 2 хурцан нүд нь л харагдаж байлаа. Энэ хүн бол Азуре Драгон сургуулийн ертөнц бүтээгч Настан Зүгэ юм. Тэр 2 огт хөдлөлгүй зогсох ба хоёулаа 2 гараа өргөн бачимдсан байдалтай харагдана. Учир нь тэдний дээрээс дээвэр нурж байсан юм. Дээврийг алтаар хийсэн ч нэг л хүйтэн агаар ялгаруулж байв.
Энэ маш хүнд болохоор тэр хоёр өөрсдөө багнуулж тулахгүй л бол бяц даруулахаар байсан юм. Аргагүй л 1000 салхи сургуулийн захирал мөн дөө. Чи энд байгаагүй бол би энэ хуйтан төмрийг өргөж дийлэхгүй байсан биз. Гэт Настан зүгээ инэмсгэллээ. Мөн навш чи хэн гэж нэв? Муу хорн навш 1000 салхи сургуулийн минь Настангуудын амийг золиосолж хамгаалах тойргийг нураана гинэ. 1000 салхи сургуулийн захирал түрүүн болсон зүйлсийг бодох тусам уур хилэндээ автаж байлаа. Миний хэн байх нь чухал биш ээ. Юу чухал вэ гэвэл хоёулаа нийлж энэ хүйтэн төмрийг аргалахгүй бол энэ буунханд үүрдүүлдэх нь гэж зүгээ нэмсэглэн хэллээ. Чамтай хамтар гэж байгаа мó? Битгий мөрөөд гэж 1000 салхи сургуулийн захирал хэллээ. Тэр урдаа зогсох ичхүүргүй нууцлаг хүнд огт итгэсэнгүй. Чи энд эрдэнэсэл авах гэж ирсэн байлгүй дээ. Төрөүний үл ойлголцлоос болж хоёулаа энд үхэх шаардлага байхгүй үсттэй. Хаант тэнгэр техник бидний урд байна. Энийг авмааргүй байна уу? Гэж зүгээ ярьж байхдаа өрөөний булан руу ширтлээ. Тэнд нэг тансаг хаш тавиур байх ба дээр нь болор шиг зүйл хөвж байсан юм. Бүдэг харагдаж байсан ч үл ялэг гэрэлтэж байлаа. Дээр нь үг бичээстэй байсан ба хаант тэнгэрийн даяанчин хаант тэнгэр техник байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 62 дугаар анги. Олз. Чи намайг тэнэг гэж бодоо юу? Чи бунхны мэдээллийг тарааж намайг энд өргөтөж авчирсан. Тэгээд чи аллагын тойргийг устгах гэж манайхныг ашигласан. Чи ийм хэрцгий байж надад хаант тэнгэр техникийг өглөө юу? Гэж 1000 салхи сургуулийн захирал зүгээд итгэсэнгүй. Настангуудаа маргалдах хэрэггүй дээ. Хаант тэнгэр техникийг та хоёрын өмнөөс би авбал яаж вэ? Гэж яг энэ үед өрөөний гаднаас нэг хоолой сонсогдлоо. Энэ хоолойг сонссон нөгөө хоёр ч цоочролд орлоо. Тэднээс өөр хүн амьд үлдэж энд ирж чадна гэж төсөөлж байсангүй. Тэдний цочирдсан харцны урд Чүфэн удаанаар хаалгаар орж ирлээ. Тэр хоёр хөгшнийг шинжингээ инээмсэглэлээ. Гэхдээ Чүфэн зүгээг харах үед өөрийн эрэхгүй нүдэн сэргэв. Тэмдгүүдээр дүүрсэн цагаан нөмрөг харсан Чүфэн түүнийг ертөнц бүтээгч гэдгийг мэдлээ. Чүфэнтэй харьцуулах юм бол 1000 салхи сургуулийн захирал зүгээ хоёрын царай цоочрол гайхширлаар дүүрэн байв. Энэ газар тэдний өмнө ирсэн хүн ийм залуухан хүү байна гэж төсөөлж байсангүй. Гэнэт хүчтэй сүнсний хүч дайрч байгааг мэдэрсэн Чүфэн хөмсгөө зангидлаа. Тэр сүнсний хүч асар хүчтэй байсан ба Чүфэн яаж өөрийгөө хамгаалахаа мэдэхгүй байв. Энэ сүнсний хүч цээжинд нь орчихвол нөгөө газрын зураг гараад ирэх болов уу гэж айж байсан юм. Гэхдээ азар сүнсний хүч түүний цээжинд орох үед ямар ч нөлөө гарсангүй. Энэ үед л Чүфэн нэг зүйл бодсон юм. Түүний цээжин дээр байгаа газрын зураг зөвхөн түүний өөрийнх нь сүнсний хүчээр л хөдөлдөг байх гэж. Хэрвээ энэ газрын зураг жинхэнэ бол тэр бусдын сүнсний хүчээс айх шаардлагагүй гэсэн үг. Спиритийн 6 дугаар төвшин эмхэн хүчээр чи энд ирж чадсан гэдэг гаранд ч нь байгаа ертөнцийн сүнсний луужингийн ач байх тийм үү гэж зүгээ хэллээ. Спиритийн 6 дугаар төвшин гинэ. Түүний үгийг сонссон 1000 салхи сургуулийн захирал бүрчих цочирдов. Профаунд төвшөнд байсан түүний хувьд үүслийн төвшний хүмүүс хог шаарл гэсэн үг. Спирит төвшний хүмүүс бол хог шаарнуудаас ч дор зүйлгэж болно. Гэхдээ энэ газар иймхэн хүчтэй хүн ирж чадсан нь түүнийг яаж гайхшруулахгүй байх вүлээ? Тийм ээ, сайн хараатай юм гэж Чүфэн зүгээрүү хараад инээмсэглэлээ. Тэр ч бас олон юм ярьж цагаа үрэлгүй шууд хаант тэнгэр техник рүү гүйлээ. Үх! Энийг харсан 1000 салхи сургуулийн захирал дэлбэртлээ уурлав. Түүнийг бодох төдийд хязгааргүй их энерги ялгарч Чүфэнийг даран авлаа. Новшгич! Энэ үед Чүфэн биеийн арсыг нэвтэлж ясын цоолох мэт асар их энерги бүрхэж байгааг мэдэрсэн юм.
Гэхдээ өмнө нь таарсан галзуу гуйлагчны гаргаж байсан энергийн хажууд юу ч биш байлаа. Тэр гуйлагчны гаргаж байсан энергийн даралт Чүфэнийг дэлбэлж алхаар хүчтэй байсан гэхэд хэлцдэхгүй. Харин мянган салхис сургуулийн захирлын гаргаж байгаа энерги тэсхийн аргагүй өвдөлт өгч байсан ч аминд хүрэхэргүй байв. Энергийн даралтыг эсэргүүцсэн Чүфэн өвдөлтөө тэсэн нэг алхлаа, хоёр алхлаа, гурав дахь алхам дэндүү хэцүү байсан ч тэр үргэлжлүүлэн алхсаар байв. Яасан хүчтэй бий вэ? Энийг харсан Зүгэ өөрийн ирэхгүй магтлаа. Мөн хөгшин төгцөг яагаад дайрахгүй байгаа юм? Энэ нусхайд хамаг олзоо алдах гээ юу? Гэж Зүгээг ямар ч туслах шинжгүй байгааг харсан мянган салхис сургуулийн захирал бүр чих уурлаа. Хөөе, тэгж хэлж болохгүй шүү. Иймхэн хүчтэй байж энэ дэрж чадсан гэхээр тэр энгийн хүн биш гэсэн үг. Магадгүй тэр хаант тэнгэрийн даяанчин өвийг авахар заяагдсан ч юм бэлүү? Гэж хэлээд Зүгэ нэмсгэллээ. Аргагүй л юм үзэж нүд тайлсан хүн шиг аашилж байв. Мөн навш, би чамайг дараа нь хэдэн мянган хэсэг болгож тасдаж хайнаа. Гэж мянган салхис сургуулийн захирал Зүгээд уурлан шүдээ зуулаа. Гэвч хаант тэнгэр техник рүү улам ойртож байгаа Чүфэнийг харсан тэр ахиж юм ярьсангүй. Тэр энергийн давлгаа ар араас нь үүсгэн Чүфэнийг чиглүүлэн илгээсээр байв. Гэсэн ч Чүфэний бие дэндүү хүчтэй байсан юм. Үүслийн төвчний хүмүүсийн айдаг энергийн даралтыг Чүфэн төвчөд зогсохгүй урагш алхасаар байлаа. Тэсхийн аргагүй өвдөж байсан ч тэр гүрийсээр л байв. Бууж өгдөө. Тэр сүнсний хүчтэй болохоор чиний энергийн даралт түүнийг зогсоож чадахгүй. Түүний бие хангалттай хүчтэй байхад чи түүнийг дан ганц энергийн хүчээр зогсоож чадахгүй. Гэж Зүгэ хэлээд Чүфэний хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглана. Хаант тэнгэр техникийг байлгаж байсан хаш тавиур дээр Чүфэн арай гэж ирэх үед царайн цон хийж хөлсөн урсаж байсан ч маш ихээр догдолсон байлаа. Тэр хаант тэнгэр техникийг бариад сүнсний хүчээ төвлөрүүлээд толгой руугаа чиглүүллээ. Энэ үед түүний царай асар ихээр ховирч толгойг нь мянган зүгээр хатгах мэт өвдөж эхэллээ. Чүфэн бүр тэсхийн аргагүй ихээр өвдөж, хоёр гараараа толгоогоо барин газар дунан өнхөрч чангаар хашгирч эхэллээ. Энийг харсан Зүгэ чангаар инээгээд сүнсний хүчээр бүтсэн техник сурахад тийм амар биш гэдгийг хэлэхээ мартчихаж, энэ техникийг сурахын тулд асар хүчрхэг сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Зайлшгүй сүнсний хүчтэй байх хэрэгтэй. Сүнсний хүчтэй байсан ч тодорхой төвшөнд байхгүй л бол наадхынхаа энергийг тэсэхгүй л болов. Энергийн тэсэж гарахгүй бол сүнсний хүч чинь шавхагдаж өвхнө. Дараа нь биеэс чинь эргэж гараад тохирсон эзнээ хүлээж эхлэн дээ. Харамсалтай нь чиний хүч огтхон шаардлагыг хангахгүй байна. Өнөөдөр чи тэм чадтай байхгүй бололтой. Зүгэгийн хэлхийг сонссон мянган салхис сургуулийн захирлч баярлаж эхэллээ. Хаант тэнгэр техникийг бусдад зүгээр өгөхгүй гэдгийг чинь мэдээд байсан юм а. Чамайг хэрцгий гэдгийг мэдгчгэлээ ийм хэрцгий гэж бодсонгүй. Хэдэн нууц аргагүй бол яаж ертөнц бүтээгч байх вэ? Гэж Зүгэ бахархалтайгаар хэллээ. Харин Чүфэнд түүний яриаг сонсох илүүдээ гарсан цаг байгаа билүү? Түүний сүнсний хүч юу ч хүй болтлоо шавхагдж байгаа ба толгойд нь мэдрэгдэх өвдөлт улам ихсэж байгааг тодоос тод мэдэрч байлаа. Тэр өөхөх гэж байгаа мэт тэсхийн аргагүй болж эхлэв. Чүфэн байдаг чангаараа эцсийн удаа хашгираад газар дунан хөдлөхөө боллоо. Яасан үхчихсэн үү? Хаант тэнгэр техник гарч ирэхгүй байна уу? Гэж мянган салхис сургуулийн захирал асуулаа. Зүгэ аль хэдийн сүнсний хүчээ гарган Чүфэнийг шинжиж байв. Гэвч сүнсний хүчээ эргүүлэн татсны дараа хөмсгөө зангидаад ингэж хэллээ. Тэр үхээгүй байна. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.